Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. Та өглөө хэдэн цаг сэрдэг вэ? Сэрэд хамгийн ихэнд юу идэг вэ? Надаас ахуулаад ихэнх хүмүүс цагаа тулгаж дахиад унтах, аль эсвэл орондоо гар утсаа ухдаг байх. Гэтэл өглөө эрт сэрэх бол амжилтын алтан дүрм юм. Амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс өглөөний цагийг маш үр бүхнэмжтэй өнгөрүүлдэг. Амжилт биш юмаа гэхэд аз жаргалтай, эрүүл амьдрахын тулд надад итгээд өөрийн амьдралын 10 минутыг энэ бичлэгийн үтсэд зориулсаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ удаагийн дугаараар Хэл Элродын бичсэн өглөөний гайхамшиг номыг хурангуулах болно. Товчхондоо бол зөвхөн өглөөс ирэх тухай ном биш гэдгийг анхааруулсан зүг байх. Хүн болгон өөрт заягдсан нөөц болцоогоо үр ашигтай ашиглаж чадсанаар ажлын үр бүтээмж, эрүүл мэндийн байдал, хүн хоорондын харилцаа, стресс менежмент гэх мэтээр амьдралаа 180 градус өөрчлөх боломжтой. Энэ удаад амжилтад хүрэх 7 шалтгаан. Өглөөний 5 дүрм. Амьдралаа өөрчлөх 6 дадлаг гэсэн агуулгаар тань номыг хүргэх болно. Эхлээд номын зохиогч маань нэлээд сонирхолтой амьдралыг туулсан байгаа учраас товчхон танилцуулаад гол агуулгад орцгоё. Зохиогч болох Хэл Элрод хүн бүхний хатаархмаар амжилттай карьераа эхлүүлж байсан боловч хурдны замын осолд орон 6 минут сүрэн зогсож, гар үлнөөс нь ясны ил гарч, 11 ясаа хугалж, тархины ихийг хийсэн гэмтэн 6 хоног сэхэнд оров. Имлэгээс гарч ажиллаа буцаад орж, карьераа сэргээж байтал 2007 оны Америкийн санхүүгийн хямрал болж, нэг шөнийн дотор орлон тал боллоо буурж, зээлүүдэд төлж дийлэхгүй болсны эцэс 425 мянган $, буюу 1.2 тэрбум төгрөгийн өрөнд орж, сэтгэл санааны гүн хямрал автах болов. Майнер гихтээ зүгээр суулгагүйр энэ байдлаас гарахын тулд хувь хүний хөгжлийн ном уншиж, коуч, сэтгэл зүйчтэй уулзаж, төрөл бүрийн сургалтанд суусан ч харамсалтайгаар огт нэмэр болсонгүй. Ингээд хямраад явж байтал нэгэн жижиг явдлаас өглөөний гайхамшигын арга барилыг нээж хэрэгжүүлж эхэлснээр 2 сарын дотор өмнөхөөсөө илүү их орлоготой болж, жилийн дотор өөрөө барагдуулж, илүүдэлжингээ хасаж амжилт төрсөн байдаг юм. Үүний дараа энэ аргачлал бичсэн ном болох өглөөний гайхамшиг номыг 3 жил зарцуулж бичсэний эцэст хэвлэгдэн тухайн жилдээ Amazon-ы хамгийн өндөр үнэлгээтэй ном болсон. Тэгэхээр гол сэдвтэ орцгоё. 95% бодит байдал. Америкийн нийгмийн даатгалын газраас гаргасан судалгаагаар дурын 100 хүний тэтгэврийн нас хүртэл нь буюу 40 жилийн турш дагах хаваас зөвхөн нэг нь чинээлэг, 4 нь санхүүгийн боломжтой байх бол 5 нь хүссэндээ бус хэрэгцээ шаардлагын дагуу ажиллаж, 36 нас орсон. Харин 54 нь гэр бүл, найз нөхөд хамаатай садангаас санхүүгийн хувьд хамаарал бүхий амьдралаар амьдарч байна. Өөрөөр хэлбэл 5% нь эрх чөлөөтэй, үлдсэн 95% нь мөнгөний гачигдaltaй байна гэсэн үг. Ихэнх хүмүүс буюу энэ 95% хүнд нийтлэг 7 шин чанар байдаг гэж зохиогч үзсэн. Нэгт арын толны хам шинж. Хүн далд ухамсараар арын тойл буюу өнгөрсөнд хэн байсан, одоо ч тийм байгаа, тийм байх ёстой гэж боддог. Өмнө нь ирцэрч чаддаггүй байсан тул одоо ч чадахгүй. Өмнө нь бүтлгүүцсэн тул одоо ч бүтлгүүднэ. Өмнө нь ордож байгаагүй юм чинь амьдралаа том зорилго тавиад яах гэсэн гэх мэт. Угтаа хүн үргэлж хөгжиж, урагшилж байх ёстой атал өөрийгөө үргэлж буруу үнэлдэг байх нь. Хоёрт зорилгогүй байх. Ихэнх хүмүүс өөрийн амьдралын зорилгоо тодорхой хэлж чаддаггүй. Ямар ч байсан өнөөдрийг давах гэснээс илүү том зорилго байдаггүй байна. Энэ бол яг үнэ. Зүрхэн зогтохоор аимшигтай үг. Иймээс зорилго тодорхойлъё. Зорилго юу ч аж болох бөгөөд хөгжлийн хэрээр хязгаарч өөрчлөх болно шүү дээ. Зорилго тодорхойлсон бол цаасан дээр заавал булгаарай. Болж игэл хан дээр навал бүр илүү үр дүнтэй шүү. 3-т нэг удаагийн үйлдэл. Бид хийх үйлдэл эсвэл гаргах шийдвэр бүрээ зөвхөн тухайн цаг мөч, орчин нөхцөлд хамааралтай гэж эндүрдэг. Жишээ нь таны хувьд нэг удаа дасгал хийх, нэг удаа ажлаа хойшин тавих, нэг удаа амттай идэх нь маргаашнаас далруулж болох тул сүртэй асуудал биш байж болно. Учир нь та тухайн өдөр дасгал хийлгүй өнчг нь зөвхөн тэр өдөртөө л нөлөөлөх ба харин дараа нь илүүдээр сонголт хийж чадна гэж боддог. Гэвч үүнээс илүү худал зүйл гэж байхгүй. Саяны сэтгэлээний нуус номонд ингэж бичигдсэн байдаг. Ямар нэгэн зүйлийг яаж хийн, бүхий л зүйлийг тэгжэл хийдэг гэж. Иймээс аль зөвийг биш, хялбарыг сонгох бүртээ та ирээдүйд зөвийг бус хялбарыг хийдэг 95% нэг л болно. Өнөөдөр хийвэл маргааш шийнэ. Өнөөдөр хийхгүй бол маргааш шийхгүй. 4-т хариуцлагагүй байдал. 95% хүмүүс уншсан номоо огт хэрэгжүүлдэггүй гэсэн судалгаа байдаг. Миний подкастыг сонсоод санал болгосон номыг маань уншаад тэгээд хэрэгжүүлэхгүй юм бол би гомдсон шүү. За тэр яах вэ? Хариуцлага гэдэг нь ямар нэгэн үйлдэл эсвэл үр дүнгээ бусдын өмнө хариуцахын нэр. Хариуцлагатай болох хамгийн оновчтой энгийн арга бол цуг дасгал хийх, цуг ном унших, аль эсвэл хин нэгэнд амлалт өгөх. Тийм партнертай болох явдал юм. 5-т хэр тааруу нөлөөлийн тойрог. Судалгаанаас үзэхэд бид хамгийн их цагийг өнгөрүүлдэг 5 хүнийхээ дундчтай адилхан болдог байна. Иймээс хүрээлэлээ сайн хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ би бол хувьдаа энэ тал дээр санал нийлдэггүй. Хүрээлэлээ солих хэрэг бол байхгүй. Ялангуяа найз нөхдөд бол. Иймээс та өөрөө хүрээлэлээ үүдэн татах нийгэм байх. Чадахгүй бол бусдын сайн талыг л харж муу давтахгүй ухаантай байхад л болно.
Гэхдээ аль болох өөрөөс ондоо олон хүнтэй танилцаж үзэх нь маргаангүй чухал шүү. 6-ад хувь хүний хөгжлийг орхитуулах. Ихэнх хүмүүс өдөр тутмын амьдралдаа хувь хүний хөгжлийн цагийг гаргадаггүй. Хэрэв танд ийм цаг байхгүй гэж үзэж байвал хүчээр өглөө гаргах хэрэгтэй. 7-од алгуурлах. Хүн бол хизээ нэгэн цагт гэдэг амьд. Бас л зүрхэнд ордог үг байна. Амьдрал хамгийн харамсалтай зүйл бол хэдэн жилийн дараа нэг өглөөс ирээд миний амьдрал яагаад ийм болов? Би юу хийчихв гэж бодох явдал байх. Иймээс одоо цаг таны амьдралын бусад цаг мөчөөс хамгийн үнцэнтэй юм шүү. Хэрэв та өнөөдөр л шийдвэрээ гаргаж хүсэн хүлээдэг юр бусын амьдралаа бүтээж эхлэхгүй бол дараа сард ямар өөрчлөлт гарна гэж хүлээгээрэй. Өнөөдөр бол таны ирээдүйг тодорхойлох мөч. Зориглохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр гол сэтгэвтэй орцгоё. Өглөөний дүрм 1. Өглөөний эхний 1 цагийг хэрхэн өнгөрөөх нь тухайн өдрийг шийднэ. Өглөөний эхний 60 минутыг үр ашигтай эхлүүлж чадвал тухайн өдөржингөө хийж байгаа зүйлдээ бүрэн анхаарлаа хандуулж үр бүтээмжтэй өдрийг өнгөрөх болно. Эсвэргээрээ өглөөс ирээд нозоорч эхлэх юм бол тухайн өдөр нэг тиймэрхүү л болно. Хүн болгонд ийм өдөр байсан байх. Өглөөс ирээд гар утсаа ухаад, буцаж унтаад, сэрээд, гар утсаа ухаад нэг тиймэрхүү байдлаар эхэлсэн өдөр юу ч хийсэн ирч хүчгүй маш салхуу байдаг. Иймээс өглөө үр бүтээмжтэй эхлүүлэх дадлыг өөрт суулгах хэрэгтэй. Дүрм 2. Шин зүйлийг өглөө эхлүүл. Одоогийн амьдралаа илүү сайжруулах гэж бодож байгаа бол ямар нэгэн шин зүйл хийх хэрэг гарна. Ном унших, дасгал хийх, англи хэл үзэх, жижиг бизнес хийх, аль эсвэл над шиг контент хийх гээд юу ч хийж болно. Гэхдээ тийм цаг зав гарч өгөхгүй байгаа биз? Өдөр болго хүүхдлээ ажиллаад, хүүхдээ бол хүүхдээ хараад, зарим өдрүүд гадуур ууж суугаад, үлдсэн цагаараа соош суугаад авахсаар байгаад шин зүйл эхлүүлэх зав гарч өгөхгүй байгаа ах. Энэ байдлаас гарахын тулд өглөө өөрт цагаа гаргаж тэр цагтаа амьдралаа өөрчлөх ихний алхмаа хийх хэрэгтэй. Өглөө бол ирч хүчээр дүүрэн, стрессгүй. Хамгийн гол нь бодол санаа маш зэгцтэй сэрэг байдаг. Гэхдээ яагаад шүн байж болохгүй гэж вэ? Учир нь хүний энерги хязгаартай. Боддоор автозамын услын хийх нь оройн 17 цагаас 19 цагийн хооронд болдог. Өөрөөр хэлбэл танин мэдхүйн чадвар, тархины үйл ажиллагаа, биеийн ирч хүчгээд бүхий л нөөц шавхтаж дуусгах гэж байдаг. Иймээс өглөө хамгийн сайн цаг гэдгийг санаарай. 4-3 зоригтой сэр. Та хэдэн цаг унтах нь тийм ч их чухал биш. Хамгийн гол нь унтахаас өмнө юу гэж бодож орондоо орох вэ гэдэг нь чухал юм. Нэг мэдсэн чи ийм цаг болчихч. Би дөнгөж 6 цаг унтах юм уу? Яаж сэрнэ? Гэд унтах уу? Аль эсвэл надад унтах бүхэл бүтэн 6 цаг байна. Өглөө төлөвлөсөн шин зүйлээ хурдан хийж эхлүүлэх юмсан. Маргааш өглөө хурдан болоосай гэж бодож унтах уу гэдэг мэдээж таны сонголт. Нэг дурдахгүй бол болохгүй зүйл бол хүн болгонд шаардлагатай нойрны хэмжээ өөр өөр байдаг. Зарим нь 8 цаг байхад зарим нь 4 цаг. Гэхдээ юутаач ихэнх хүний хувьд 7-8 цаг байдгийг дурдсан зөв байх. Ихэнх амжилтанд хүрсэн завгүй бизнесмэнүүд хангалттай их нойртой байдаг. Жишээ нь Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos 9 цагт унтаж 5 цаг сэрдэг. Twitter-ийн chairman Jack Dorsey 10 хагас унтаж 5 хагас сэрдэг. Apple-ийн CEO Tim Cook 9 хагас унтаж 4 хагас сэрдэг. Иймээс аль болох эрт унтаж унтахтаа зорилготой орондоо орж ирцэрч хэвшцгээе. 4-4 өглөө хамгийн чухал ажлаа амжуул. Түрүүн хэлсэн шиг өглөө хүний толгой хамгийн сэрэг байдаг. Мөн хүн өглөөг яаж угтана тухайн өдөр тэгжил өнгөрөх тул өглөө хамгийн чухал ажлаа амжуулах ёстой. Хэрэг тэгж чадвал өдөржингөө бүрэн дөрөв мэдрэмж, амар тайван байдлыг мэдэрч бусдын ажлуудаа стресстгүй хийх боломжтой. Чухал ажлаа хойшлуулах амархан ч энэ сэтгэл зүйн хувьд маш дарамттай хүн болгон мэдэх байх. Иймээс өглөө хамгийн чухал ажлаа амжуул. 4-5 өглөө заавал нэг аяг ус уу. Хүн ундаж байхдаа шингэний дутагдал ордог. Шингэний дутагдал орвол ядрамтай болдог. Иймээс шингэнээ нөхөж, ирч хүчтэй өглөө уухтыг хүсэж байвал сэрээ таны хийх ёстой хамгийн ихний үйлдэл бол аяг ус уух явдал юм. За ингээд 6 цаг сэрчглээ. Одоо яах ёстой вэ? Гар утсаа авах ёсгүй юм байна. Шууд шин зүйл хийж эхлүүлэх үү? Үгүй ээ. Номын цогч танд олон туршлагаар нотлогдсон амьдралыг өөрчлөх маш энгийн өглөөний 1 цагийн 6 дадлыг санал болгож байна. Энийг хийхэд төвөгтэй зүйл юу ч байхгүй. Уг 6 даал нь 5 минутын нам гүм, 5 минутын зоригжуулалт, 5 минутын төсөөлөл, 20 минутын дасгал, 20 минутын уншлага, 5 минутын дасгалаас үрдэнэ. Энэ удаад 4 дадлыг товчхон танилцуулах ба үлдсэн эсийг номоос олж уншаарай. Нэгт нам гүм. Ихэнх хүмүүсийн өглөө яарсан, сандарсан, дарамттай, хямралтай байдаг. Түрүүн хэлсэнчлэн өглөө яаж эхлүүлэх нь тухайн өдрийг шийддэг тул өглөөг аль болох амар амгалан бөгөөд ирч хүчтэй эхлүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал сэтгэлийн зовнилыг багасгахын зэрэгцээ ухамсарыг дээшлүүлж, ухаан санааг цэгцэлж, зориг буюу амьдралынхаа чухал зүйлсээр өдөр бүр төвлөрөх боломжтой болох болно. Нам гүн байхын тулд бясалгал, залбирал, бодрол, гүн амьсгалах, талархах гэсэн аргууд бий.
эдгээрээ хольж үлдэж болно, аль нэгийг нь дагаарч хийж болно. Гэхдээ энэ дундаас бясалгалыг санал болгох байна. Ихэнх хэрчүүдийн хувьд бясалгал гэхлээр нэг худлаа сонсогддог. Би ч бас ялгаагүй тийм байсан. Гэхдээ бясалгал бол өнөөгийн стресстэй нийгмээс өөрийгөө тусгаарлах, илүү хөнгөн шингэн болох хамгийн оновчтой арга юм. Бясалгал хийх аргыг товчхон тайлбарлая. Номон дээр хээлийн арга биш, зэнгийн аргыг танилцуулах болно. Эхлээд цэг суугаад, хөлөө завлаад, нүдэ ханаад, эрүүгээ баг зэрэг татаад, алгаа дээш харуулan өвөр дээрх хоёр гарын эрхий уруу хөнгөө хүрэхээр гараа нийлүүлж, удаанаар 50 хамраараа амьсгална. Дотроо удаанаар 10 тоолонгоо амьсгал авч төгжээд буцааж гаргана. Агаар орж, гарч буйд төвлөрч, өөр юу ч бодож болохгүй. Хэрэв өөрийн бодогдол дотроо тоолж байгаадаа анхаарлаа хандуулаарай. Ингээд л болоо. Үүнийг өглөө 5 минут хийгээрэй. Хоёрт дасгал. Английн Пристлийн судалгаагаар өдөр болгон дасгал хийдэг хүн дасгал хийдэггүй хүнтэй харьцуулбал өөдрийн үзэл бодолтой байдаг нь нотлох зайж. Мөн ингэснээр төрөл бүрийн шунал хүсэл тайвнаар хандах боломжийг хүнд олгодог юм. Өглөө гарч гүйх, алхах, дэстэх, фитнест явах, сонголт хийх гээд өөр юу ч хийж болно. Гэхдээ номын зохиогч хэлж байгаагаар йог хамгийн үр дүнтэй байдаг. Хэрэв таны залхуу өрч байвал дасгал хийх амьдрал болон юу ч өөрчлөгдөхгүй одоогийн амьдралаа жинлээд үзээрэй гэж хэлэх байна. 3-т уншлага. Мөрөөлөө биелүүлэх хамгийн түхэм замын нэг бол тухайн цэгт өрсөн хүнийг дуурайх юм. Эхнээс нь харанхуугаар бүгдийг эхлэх алба байхгүй. Номын хамгийн гайхалтай зүйл бол тагуу хүмүүстэй хүссэн цагтаа хүссэн үедээ уулзч зөвлөгөө авах. Ойлгохгүй зүйл байвал дахиж асуух боломжтой явдал юм. Боддоор Warren Buffett-тай хамт нэг цаг өдрийн зоог хамт идэхийн тулд танд $5 сая хэрэгтэй. Гэтэл та өрөөндөө 24 цаг түүнээс зөвлөгөө сонсохын тулд ердөө 30 мянган төгрөг төлөхөд л хангалттай. Бас нэгэн зөвлөгөө бол номоо уншихаас өмнө яагаад энэ номыг унших гэж байгаагаа, энэ номноос юу сурах гэж байгаагаа өөрөөсөө асуугаарай. Жишээ нь өглөө эрт сэрмээр байвал эрт сэрх аргачлалыг өглөө болго 10 удаа уншихад л болно. 4-т тэмдэглэл. Өглөө болгон 5 минутыг тэмдэглэл хөтөлбөрөд зарцуулбал өөрийн жижиг сажиг өөрчлөлтөд анзаарах боломжтой болно. Өнөөдөр биеийн байдал маань ямар байна? Өчтөр юу идэж, юу сурсан талаар эргэн тойронд ажиглаж шинээр анзаарсан зүйл ч байж болно. Тэмдэглэл хөтөлснөөр өөрийгөө өдөр болгон баг багаар хөгжиж байгаагаа мэдэрч өнөөдрийн хичээл зүтгэл утга учиртайг мэдрэх болно. Гадаад сурахын төлөө хичээлээ хийж эхлээд 1 сар болсон бол 1 сарын өмнөх өөрийгөө тэмдэглэлээс харж болох юм. Ингээд хичнээн дэвшил гарсныг мэдэрч чадвал танд урам зориг, ирч хүч өгч хичээл зүтгэл гаргах хөшөөрөг болох болно. Хүн үргэлж өөрийнхөө хамгийн сайн хувилбар болохын тулд урагшлах ёстой гэдгийг битгий мартаарай. Ингээд энэ хүн өглөөний гайхамшигыг 30 хоногийн турш өглөө болгон хийж хэвшүүлвэл таны амьдралд гарцаагүй эерэг өөрчлөлт ирэх болно. Дүгнэхэд өглөөний эхний 1 цагийг яаж өнгөрөхөөс шалтгаалж тухайн нэг өдөр шийдэгддэг. Энэ нэг өдөр таны хэн болохыг тодорхойлох болно. Өөрийн амьдралаа зорилготой үүний тулд өглөөний 1 цагийг ашиглан 6 дадлыг 30 хоногийн турш хэрэгжүүлээрэй. Энэ удаа танилцуулсан өглөөний гайхамшиг бол ердөө 150 хуудастай ном бөгөөд таны өглөөдөө унших эхний ном өглөөний гайхамшиг байвал хамаагүй илүү үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Мөн номон дээр завгүй хүмүүст зориулсан 6 минутын 6 дадал, өглөө эртлэн сэрэх 5 аргачлал, амьдралаа өөрчлөх 30 өдрийн сорилт гэх мэт яригдаагүй сэдв маш олон байгаад бол таны номоо авч уншаарай гэж хүсье. Номоо үнгүүгээр яг одоо хөрвүүлээ авах бол Booklots имэйнийг сонгоорой. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.